Чи нүрэ тагцсан уу? Тааш. Аха. Энд айгуу тий. Гадаа. Тань. Нэрээ жоохон альталтай юм зүгээр уншлаа. Тэгээд яг нэг сэдв бааж бүр амар бол бэлдээгөө. Тэгээд яг гоё нэг сэдвлөө ороод явхад бол дэжих байх. Минийхтэй арай л өндөр гадах юм. Зүгээр энэ яг ийм байх хэрэгтэй байхгүй. Сайхан одоо нэг Би болохоор баахан Корцегагт юм биш л үзээ. Баахан Артемис хөрөх гэж байгаа гээд. Сансрын юм sci-fi юм. Төрөгчөөс нь болоод хойшлцсон юм л шүү дээ. 3 сарын их хүртэл. А тийм. Бус төрөгч нь нөгөө дотроо ингээ алдагдаад нөгөө дуул нь төлөвлөгөө хугацаанаас ямар ч тач хамгийн эртдээ 3 сарын ихэр болоод хойшлцсон юм. Оо. Тэр ч угаасаа тэгээ дандаа л хойшлт юм дөө. Тийм үү. Анх хөрөх гэж бүр ядаргаатай тэдэнд төөрнгээл Би яг мессеж хийв. би тэр лайвын амар удаа хүлээсэн. За одоо яг хөөрнгээл хойшлоо. Нэг цаг хойшлоо, 2 цаг хойшлоо гэсэн маргааш хөрөхөд боллоо. 7 хоногийн дараа хөрөхөд. Анх хөрөхдөө би та нөгөө нэг пассвортын ихтэй хийж авч ирсэн анх хөрч байгаа юм. Үгүй. Юу та Артемис нэг нь яриад юм. Тийм нэг нь. Үгүй. Би яг үндэ Артемис 1 гэж байсныг сая л. Артемис 1 хөрөхөд чи ингээ тийшээ нөгөө нэг явуулах тэр ямар ч үлээ хиймэл дагуулж чипэн дээр нь хүмүүсийн Аха. Одоо бас тэгээд бас Артемис одоо бас тэгж байгаа. Тэр пассворд ингээд нэрээ оруулж ирсэн. Мэйлээр ирж ирсэн. Тэшээ your name has delivered to the Тийм юу гэсэн үг юм? Та нэрээ явуулсан юм уу? би зөв тийм бүртгүүлсэн. Тэгээ надад явсан гэж найдаж. чи явсан л гэж найдаж. Тэр ихтэй угсаа хэдэн сая хүний зүгээр л лаатаа зүгээр. Хүмүүсийн оролцоог л нэмж гэсэн. Нөгөө жоохон маркетинг маяг. Тэгэхгүй бол одоо Таны нэр сарыг тойрсон гэсэн үг. тий. Тэгэж бодоход л гоё санаа. Амар тайтлаас өвтөө өгсөн тий. Сарыг юу чи? Нэрэн сарыг тавьсан хүн өнөөдрийн дугаар тэгчих. Тэгвэл ийм том сансрын хөтөлбөрүүдийн маркетинг амар муу юм шиг байна. Тэ ийм яг маркетинг хийж яах гэж байгаа. Маркетинг хийж одоо ингэ анхаарлыг татчих амар тийм төсөв гаргадаг байхгүй. Артемис энтер чинь одоо нөгөө NASA энтер чинь засгийн газраас санхүүжилт авдаг шүү дээ. Тэгээд хүмүүс нэг анхаарал хандуулахгүй болохоор итгэхгүй болохоор одоо жишээл NASA дээр амар бага төсөвтэй гэдэг ч юм те. Тийм амар их нөгөө нэг юу яадаг чинь мим гэж яваад чинь нөгөө нэг сум ингээд нэг танкер зүгээр нэг хэдэн ингээд удаа шүршгэдэл бараг нэг ингээд бууж өгөх цаасан. Өөр улсынханд бас тэрийг бид нар энийг хийж чадчих шүү. Бас жоохон геополитик юм байгаа юм. Тэгээ нөгөө Falcon 9 ер нь газарснаас хойш л хүмүүс амар ингээд бүүн болсон юм болоо гэж боддог шүү дээ. Falcon 9 нь хаана газарсан? Сарны газарсан. Үгүй нөгөө SpaceX-ийн хамгийн анхны яг нөгөө нэг өөрөө яг амжилттай дахин ашиглагддаг болж байна уу? Recyclable болж байгаа. Ямар Canaveral юу лээ? Нөгөө нэг арал дээр байдаг SpaceX-ийн өөрөг тавцсан дэр. Ой бид нар хэлсэн юм уу эсвэл аваад явах? Одоо ер нь шалгаж л байгаа л та. Одоо нэг үзчихв. Хараа. Одоо нэг шалгаа. Тэгээ энэ дээр нэгэ дүүд тэгээ араасаа. За юу интро байх юм уу? Интро. Гэхдээ саяных интро байх байлгүй дээ. Үгүй нэг мэдлж хэлдэг үстэй. Тэр мэрийгээ дараа нь бод юу. Тэгж байгаа л ер нь тэрийг үздэг ч юм байдаг юм даа. Би бас 5 минут алгаж болгосоор подкаст үзв. Эхний 5 минут чухал мэдээлэл өгч бүр юм шиг гэж. За тэгээд нэр нь бол радио актив. Радио шиг гэ. Тэгээд дээрэс нь YouTube актив болгож байгаа гэдэг. Тэгээ жоохон аюултай юм уу? Тэгээ жоохон аюултай. Би ер нь юу ч ярьж магадгүй. Хазмаатай өмсөж суух юм биш үү? Тэгвэл бас амар зүгээр. Өнөө сетап дээр хамаг цагаа алдсан тий. 2 hours later хуцаас олж үзье. Тэгээ ер нь анар ихч бол гоё сүүлийн үеийн шинжлэх ухааны юмнуудыг ярина. Би гаж юм аа л ярина. Би энэс нь жоохон айгаад байгаа байхгүй. Гинт тэгвэл наадах чи яг яагаад гэлэглэнгүүд нь нэрэг. Тэгээ нэг сайхнагийн асуултанд те бүдэрхүүн тулд нь амар өөрөө нарийн гаж талаас нь бодох хэрэгтэй байхгүй. би ер нь л яг юм энгийн
иргэний Дуу хоолой. Би үзэл бодлоо. Энэ хоёрын би ярен дээр нэг үзэл бодлоо илэрхийлнэ. Тэгээ энгийн иргэн донд арай тийм нэг сайн шин сонирхолтой тий. Ийм тентх юм бол сонсдог. Ер нь жоохон шүүмжлдэг. За, сайхан өнөөдөр ямар нэгэн сэдв гаргаж ирэхээр байна. Би юу? Би нэг хідэн юу битсэн. Битсэн ч гэжтэй. Сэдв ингээд жагсаасан юм. Энэ болохоор юу юм? Дандаа sci-fi юмнууд байгаа. За. Science fiction-ууд. Ирээдүйд ийм болвол яах вэ гэсэн илүү яг одоогоор бол одоо хэрэглэн арга бодсон. За. Нэгдүгээрт сарны колон байгуулах. За, бид нар ер нь яагаад сарны колон байгуулах ёстой юм бэ гэхээр сарны колоныг бид нэр ерөөсөө тэнд амьдрах гэж ашиглахгүй. Тэн дээр жинхэнэ сансрын бааз, одоо сансрын буудал. Гэтэ Монголд байгаа л та. Сансрын буудал, сансрын колон болгож ашиглах. Тэгэж ашиглах зорилготой байх юм. Яагаад юм бэ гэхээр тэнд биднэрт ашиглаж болох элементүүд байгаа буюу магадгүй бид нар сансрын пуж мууж ихэр бол тэн дээр хийчин. Тэгээд тэр сарнаасаа шууд хөөрх нь зардлын хөвлөлөө юм байхгүй. Ядаж л нөгөө нэг зай туулах зайг багсгаж штэ. Тэр нөгөө сарны татах хүчээр зогтно нухтна гэдэг нь илүү амар болно. За тэгээд гэхдээ тэр бааз руугаа юмаа одоо мэдээж байнга дамжуулна шүү дээ. Одоо жишээлбэл яаж пуужингийн хөдөлгүүрийн төлш одоо өөр нэмэлт хэрэгцээтэй аюул зүйлсүүд тэр чинь байнга одоо дэлхийгээс тийш нь явуулна гэдэг чинь өөрөө бас логистик зардал шүү дээ. Колон байгуулах гэж учраас эхний хоёр үе шат нь болохоор бид нар ер нь эхний үе шатад авцсан байгаа байхгүй. Эхлээд ер нь ямар үе шат явдیں۔ Гэхээр колон байгуулах гэж бол нөгөө газар очингуудаа өө энэ манайх шиг тог загаад тайчсан. Тэгээ яваад байгаа. Тэгэхээр хүн төрөлхтөй аль эхний шатад авцсан байгаа байхгүй. Хоёр дахь шат нь тэн дээр амьдрах гэж хичээж эхэлнэ. Тэн дээр юмнууд байгуулах гэж хичээж эхэлнэ. Гэхдээ хоёр дахь шатнаас эзээ гарах вэ гэхээр тэр өөрийгөө нөгөө self sustainable буюу нөгөө өөрийгөө аваад явах чадaltaй болох хүртлээ. Тэр хоёр дахь шат дэлхийгээс хамааралтай байгаад гэж байна. Дөнгөж яа зүгээр ийм тоо харсан. 10 жилийн хугацаанд бол саран дээр бааз байгуулах болцоотой. 20-40 мянган доллар, тэрбум доллар. Тэр жоо баг 2040 он гэхэд л тий. Хэрвээ төсвөн тасрахгүй бол болцоотой гэсэн таа байсан. Гэтэ мэдэхгүй л байна л та. Гэтэ тэгэл одоо юу шүү дээ. Нөгөө ямар хүн одоо улс төрийн хамгийн дээр гарч ийн одоо тэгэл гинт Трамп шиг нөхөр бол гинт гинтгүй л бас хэцүү. Тий. Тэгэхээр эхний нөгөө хоёр дахь үе шатн дээр болохоор дандаа тэр дэлхийгээс амар хамааралтай байна. Тэгээ гурав дахь үе шатдаг орчвол асуудал үүсэж эхэлнэ л тий. Тэр бүр амар зөв болох юм шүү. Нөгөө нэг хүм гадаад хүнтэй танилцсан ингээл чи ханаас ирсэн бэ? Where are you from гэсэн чи тэ. Yo, I'm from the moon. Би дэлхийн хүн биш юм шиг. Тэгээ чин салан тос гарлах юм болж маа. Уусаа дэлхийн тэнгүүтэй ч. Гэхдээ одоо саран дээр яг очих юм нэг зориг шаардлага нэг байхгүй ч одоохондоо. Тэн дээр газрын хормоор байгаа юм эсвэл газрын хормоор байгаа юм уу? Тий, ер нь шалтгаанууд нь газрын хавар байгаа. Тэгээд тэрнээс гадна сар өөрөө юутай? Устай. Нэрээ юу? Усны үйлэрлээ гэж хэлсэн. Тий, устай. Нэмээд гели 3 байна. Тэнгүүд яванда энэ чинь мэдээч амар урт хугацааны юм ярьж байгаа юм чинь. Хэрвээ саран дээр бид нар колонк байгуулчих юм бол гели 3-ыг оруулах колонк ер нь колонк болгох юм чи би колонк гэж. Би энэ тэгж ойлгоод байна шүү дээ. Ер нь ангараг руу явах цаашийн гариг хөрөнгө аялал хийхэд тий татах хүч бага учраас дэлхийгээс ангараг руу явах биш сарнаас явах юм ашигтай. Тий. Тэнгүүтээ тэнд нөгөө төлш мөш олборлох тэр боломж байгаа гэдэг шүү. Тэгээд тэнд гели 3 олборлоод буцаад дэлхий рүү нийлүүлэх байхгүй. Гели 3-аар болохоор нөгөө цөмийн нэгдэх гурвлын одоо нөгөө юу гараад ирсэн байна гэдэг сөөлвөл шүү дээ. Угаасаа sci-fi юм чинь. Гэтэ энэ баг яг үнэндээ дэлхийн колон гэхээс илүүтэйгээр баг дэлхий дээр байдаг нэг улсын л колон болж хувирах юм шүү. Одоо илүү их мөнгө зарж байгаараа Америк ч юм уу ер нь явж тэрэн дээр өрсөлдгөл байх л та. Саран дээр газар болгож чинь гэдэг. Тэр сар бас нэг тийм юу л болох байх л та. Шавхутмал нөөцл болох байх. Тийм тий. Ялчгүй байгалийн нөөц гэдэг утгаасаа. За. Тэр нэг хизээ үлээ нэг газар олгоод идэх чинь нэг сайт байгаа гэж. Хоёр тийм харж ирсэн үгүй. Саран дээр газар бол. Саран дээр үлээ ангарах дээр исэн баха. Одон дээр ч үлээ мэдгүй. Хүмүүс газар ингээ өмчлөөд аваад идэх чинь тийг нь бүртээ. Нөгөө баячууд тэгээд энэ гэдэг тийм яваадсан шүү дээ.
тийм бүр сайт байгаадсан байхгүй. Би нэг ангараг байсан санагдчихэв. Би гэхдээ яг сайтын санахгүй. Ямар ч нэг тийм мэдээ харж ирсэн. Од өмчлөөд идэх ч үлээ. Солир өмчлөөд идэх ч үлээ. Магадгүй. Яагаад тэгж утсан гэвэл би зөвхөн 3 бит онсон байхгүй юу? 3 бит дээр од зардаг байхгүй юу? Яа, 3 бит гарлаа. Don't look up гэж гэсэн нөгөө нэг солирыг чинь яг устгах гэсэн чинь амар их гоё мөнгө газрын аваараа нэг унгаа нэгэд идэг шүү дээ. Тэр ихтэй нэлээд амар үнэтэй юм шиг байна. Тэгээ сүүлд нөгөө нэг юуны бичлэгэн дээр лээ Курсикадын бичлэгэн дээр бас тэрний тухай гарцсан байсан шүү дээ. За дараагийнх нь болохоор юу? Сансрын лифт. Сансрын цахилгаан шат. Сансрын юм. Нөгөө манайх нөгөө ярьжсэн нэг Япон билүү чи юу лээ? Солонгос билүү? Сансрын лифт гэдэг нэг төсөл. Солонгос санагдаад байна. Солонгосын Япон билүү? Манайх дээр иржсэн юм аяг тэрний нөгөө сансрын юу те лифт руу бол би миний унснаар хятад тэгээ Япон хоёр айгуу Япон зарчиж шиг. Японы нөгөө метроны компани гэдсэн шүү дээ. Би нэг манайх дээр нэг тавиад идэг тийм санаж байна. Энд дэрж ивент хийгээд лөө. Тийм энд дэрж ивент яриа хийдэг. Одоо нөгөө нэг хамгийн чухал нөгөө асуудал нь тийшээ лифтийг гаргах нөгөө тэр нөгөө нэг багна гэх юм уу те нэг утас маягийн юм нь маш нөгөө нэг чанартай байх хэрэгтэй. Тэрэн дээр нөгөө нэг одоо карбон юу лээ? Ямар нэг карбон бүтцчлээ. Энэ л өстө миний юу нэг мэдхгүй сэтгэв байна. Би зүгээр тэр лекцийг сонсож байгаад тэгж ойлгосон. Тэр хэрвээ амар батбук тэр материалынх нь хөнгөнөөс амар батбук материал нь ерөөдөө ингээд нээл тэрийгэ хийчих юм бол болох юм биш. Болно гэд. Карбон тьюб яриад байгаа юм биш үү те. Тэгээ 2D нано материал маш хөнгөн нэмгэн тэгснэ маш хүчтэй. Ер нь бол тэрний чинь Нобелийн шагналыг нээсэн үн бол Монголд ирсэн шүү дээ тий. Монстер ирээдсэн үү? Тий. 24 оны олон улсын урлаар. Айгуул манай гэхээ ингээ гүйлгүүл байгаа та. Хитгэн байдаг. Тийшээс. За энэ болохоор яг зүгээр уран зөгнөл биш. Бололцоотой зүйл. Тийм гэсэн. Нэг асуудал байгаа. Мөнгө л байхгүй. Тэгэхээр энэ яадаг гэхээр дэлхий байгаа шүү дээ. Дэлхийгээс гарсан 36,000 км-т ч илүү нэг цэг байд. Ингээд зүгээр ингээд тойроод явах болцоотой цэг байд юм л да. Нөгөө stationary хэмэл дагуулууд идэв шүү дээ. Яг дээр хөөрөө яваад идэг, дагаад яваад идэг. Яг тэр цэгээс тэр ингээд барих үйл явц нь өөр ямар сайн уу? Нэг хэмэл дагуул шиг юм тэнд хөөргөө тайчин. Тэнгүүд роботууд тэндээс амар сайн юм барилга чинь доороос нь барьдээ шүү дээ. Дээрээс нь. Голоос нь барь. Голоос нь. Тий. Хоёр тийш нь барьж эхэлнэ. Буюу хоёр тийшээгээ хүчин тэнцвүүлээд байгаа байхгүй. Тэнгүүд ийшээгээ татах дэлхийн татах хүч нөгөө тал руугаа нөө төвс цугтах хүч хоёрыг тэнцвүүлээл ингээ барь яваад гэсэн. Тэгээ ингээд за барьчлаа гэж бодъё л та. Барьчлаа гэж бодвол тэр яг 36,000 км гэсэн тэр цэг дээр маш их стресс үүсдэг юм байна л да. Ягаад тэр нэг талаас нь маш ихээр төвс цугтах хүч, нөгөө талаас нь дэлхийг татах хүч маш ихээр үүснэ. Тэнгүүд тэрийг тогтоож барьдаг материал нь юу байгаа юм? Нанотип. Харин тийм баг. Тийм байна. Яг тэгж хэлж ирсэн. Тэг яг одоо тэр цэг дээр яг одоо тэр нөгөө байгууламж нь яг үндэ өөрөө яг жингүү яг нөгөө хоёр талтай тэнцэж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тий, жингүү байгуулагч нь өөрөө яг ингээ тэг гол нь цааш нь явахгүй яг тогтмол тэндээ байлгана нэстэ тий. Тий, жингүү гэхдээ хамгийн гол нь нөгөө жингүү байхын тулд хоёр талаас нь маш их хүчээр татаад байгаа. Тэр стрессийг дарах тэр материалын нэгдэг байгаа гэж ойлгоод байгаа. Яг нэг зүйл нанотуб бол байгаа. Гэтэ амар үнэтэй юм. Асуудалтай. Бид нар зүгээр хүн төрөлхтөн хамгийн урт барьж чадсан 55 см. Тэгэхээр чинь яаж вэ? Дээш чи хэдэн километр байх хэвтэй? Дээш 36,000 км-с одоо нөгөө дэлхийн радиусыг асах байхгүй. Тэгэхээр за ядаж нэг 20,000 км барих хэрэгтэй гэсэн. Яг тэгээд байгууламжийн жингүү ч гэсэн нөгөө тэр лифт дээрээ дээшээ гарахад бол тэр чинь гэхдээ бас дахиад нөгөө хэдхэн дээр стресс үүсгэн шүү дээ. Зүгээр гарах хугацаа нь бараг 5 өдөр явах байхгүй. Тэр нэлээ асуудалтай. Гэтэ одоо жишээл за сансрын лифт за ямар нэгэн тэр мөнгө санхүү, материал хөгжүүлэлт бүх асуудлаа даваад ер нь бий болчлаа гэж бодоход яг одоо юу гэх юм амьдрал дээр бүх хамгийн том кейсүүд нь юу юм? За мэдээж хэмэл дагуулууд байна өөр амьдрал дээр яг ингээд хэрэглэгдэх бид нар ч ашиг тусаа одоо пуужийн хөрөх шаардлагагүй. Зүгээр дээшээ зүгээр ингээл гарчих واخгүй.
Буужин хөрөх. Нөө пуучин чи асар том ийм явангууд нэг жижиг юм гаргаа хийчтэй ш. Тэрийгээ зүгээр лифтэнд суулгаад хөөрөх чинь. Тий. Амар зардал нь бүр хэдэн мянга дахин багассан. 20 дахин багассан. 20 дахин мянга дахин бодох чинь. Гэтэ амар багассан. Путин чи ингээл нисэл одоо SpaceX-с болсон ингээл байхгүй болчихсон тий. Жишгүй байна шүү дээ. А биш SpaceX-с гадна бас нөгөө хинийх Jeff Bezos-ийнх нөгөө хим хэлээ. Бас нэг тийм ч гэсэндээ буцаж бууж ирээд байгаа юмуд байхын байлаа л тий. Тэгтэл үнэтэй их тий. Түлш мишин. Тэгээд бодход явж улаан бодсон юм шиг. Тэгээд бас нэг асуудал нь тэр нанотюб чи амар жижиг хэмжээсэн зүйл шүү дээ. Тэрийг эвдэхэд маш амархан болохоор гадуур нь ямар нэг материалаар бүрж таарна гэдэг. За тэглээгээд тэгээд бас гадны ямар нэгэн юм болж таарна тий. Тэнгүү тэр 36,000 20,000 км орчим дэлхий дээр оноо юу болох вэ? Энэ гамшийн хэмжээнд дэлхийн хэмжээгээр яригдах байхгүй. Нэг террорист ч юм уу нэг сахилахгүй. Бараг нэг юм харамчгаад дуусгад шүү дээ. Тэгтээ хаа тэгэл унж ирлээ хэд хамгаалтын нэг юм байх ч гэсэн яг дэлхийн тэр бүх гадаргуун талбайг бүрнэ гэдэг бас. Тэгтээ бас унж ивүүлэхгүй тулд жоохон нөгөө төөс цогтох хүч тал руу жоох их гаргаж явах юм шүү. Тасарвал ингээд цаашаа явахаар. Унс нь барыг зүгээр юм уу? Өнөө хэрэгтэй юм гарч ирэх ба. Гэхдээ тэг гол нь доошо унлаа гэхэд одоо сүйдэх юм нөх вэ? Тэр материал хоосон газар л байчихлаа. Тасраа явчихвал тэгээд би нэг юм ойлгох ойлчлаа. Одоо энэ болохоор нэг тийм бүслүүр шиг одоо ямар ч төв байсан ингээд тойроод ер нь бүтэн байх юм байна. Дэлхийн радиусыг бүтэн тойрох юм байна биш. Зөв. Бүтэн яг тэр чигт ингээд. Юу? Одоо яг ингээд тэр ингээд лефт ингээд хийн гэж ааш тий. Тэнгүүд чисээ 20,000 км хийждэгс шүү дээ. Тэнгүүд яг одоо жишээлбэл яг одоо зүгээр дээш шүү дээ. Дээшигээ за зайны хувь. За тэнгүүдээ урт дөрвөн жишээлбэл ямар хөө байна гэсэн тиймэрхүү юмнууд тооцоолууд ер нь байд юм уу? А тэр мөр нь уг нь байсан. Тэр нэг тэнгүүд одоо яг энэ төрөн бүлийн хэлдгээр огт ер нь нэг юм шууд байгалийн дээр ичж болох юм биш үү? Заавал тийм нэг хот суурин газруудын дээр биш. Ер нь тийм хэр том зай талбайг хамарсан байж ажил. Тэр чинь гэтээ нөгөө маш урт учраас тасраад унлаа гэхэд баг дэлхийг нэг ингээд экватороор нэг баг ингээд таар. Тийм урт байхгүй. Нэрээ тийм шууд доошоо унахгүй шүү дээ. Магчидл чинь бүр ингээд хүндрэлдэж яа. Тийм л энэ тооцоолох боломжгүй шүү дээ ер нь. Тий, тэрийг тооцоолох. I see. Нилээ өндөр гэдэг утгаараа. Маш өндөр. Одоо нэг юуныг Google-ын дээр гардаг нэг өрнөөс ургадаг бод шиг тий. Тэр газар унахаар амар орцсон ундаг шүү дээ. Тэр үлгэрийг гэхдээ жоохон бахтай гэдэг яхаар амар сонин төсөл бодог шүү дээ. Тэгдэг байсан нэг өрнөөс ургадаг, үйл рүү галтдаг алтан өнгөтэй. Үлгэр байдаг шүү дээ. Мэднэ. Сайн нэг үлгэрсэн ч юм. Тэр төсөөл ихтэй бас ингээд амар төсөөлийг хөгжүүлсэн санагдаад байна. Яг ингээд дээш амар удаан гарна гэж бодсон. За тэр чихваа. За энэ гэхдээ сансрын лифт баригдлахаар бол зүгээр баригдъя гэж бодоод л та. Тэгвэл хамгийн ихэн саран дээр л баригдах юм болцоотой. Тэр нь илүү дээр л. За тэгээ бас сарыг колоничлох бас өөр шаардлагууд нь бид нөгөө дэлхий дээр барьж чадахгүй том зүйлсүүдийг барьж саран дээр барих болцоотой гэсэн. За дараагийнх нь болохоор юу? Шууд ингэдэг арга байгаа. Дэлхийн дээр супер кондактын зам бариад. За дэлхий дээр ч юм ямар нэгэн саран дээр ч юм. Ерөн саран дээр ч бас болцоотой байхгүй. Супер кондактын зам барингуудаа машинаараа ингээд явуулаад гэт явуулчихна. Дээш нь зүгээр ямар зам гэх юм те. Тэнгэр лөө чиглэсэн зам. Би яхан зүгээр харих юм уу те. Зүгээр л тэргээр супер кондактын замаар уртсгаал шийдчих юм те. Наадхантай жийлхэн нөгөө дүүгүүддэг тийм төсөл байгаад байна шүү дээ. Маш сайн одоо ажиллаж байгаа юм. Эсвэл ийм эргэлцсэн юм үүсгээд одоо нөгөө хурцгагч шиг юм ингэж жагаад түг гэдэг дэше бодчихно гэсэн. Нэг тийм. Тэр ихтэй энэ фикшнүүд дундаас хамгийн болцоотой фикшн гэж байгаа юм. Нэг хэцүү юм тэрэн дээр хүн хөргөж болохгүй. Ямар нэгэн карго ч юм уу тий. Хөрөмжл өрөхөөс гарах. Тэгвэл хүн нөгөө хичийг нь дийлэхгүй. Тий. Хичнээн чичи байгаа юм тийм тий. Тий. За дараагийнх нь болохоор энэ би аюу гоё нэр өгсөн юм. Сансрын халбага. Сансрын катапулт. Тэр болохоор нэг халбаг бай гэж төсөөлөл та аврах том халбаг. Тэр халбагыг дэлхийн тойрог замд оруулаад хайчин.
тэр халбага эргэлдэж явж байна. Эргэлдээл явж байна. Тэнгүүд сансраас биш дэлхийгээс ч юм уу те саяны өмнө ярьсан нэг юм тэнгэр рүү чиглэсэн замаар ч юм уу те нэг онгоц хөөргөөд тэнгүүд энэ талаас нэг халбага нь хурж ирээд халбагдаад дүүгүрдээд байгаа шийдчихсэн. Тэгээ тэр их зугаат надад тэр ишлийн нүсэд амар зугаатаа санагцсан. Нэг дэлхийгээс дүүгүрдүүл шийдүүлээл нэг ангарга дээр буунгуудаа буцаад ангаргаас нь буцаад дүүгүрдэж дэлхий рүү шийдэл. Юу одоо юм бөөх ямагийн бөөх шиг гэсэн. Үгүй халбаг та зүгээр ингэ эргэлцдэг халбагыг гэж төсөөл. Сансарт аварга том эргэлдэж байгаа халбаг гэж. Иш нь маш хүнд. Тэнгүүд илүү иштэйгээ ойрхон төв нөгөө масын төв ногоо болохоор тэрийгэ тойрж иргэн ш. Тэнгүүд халбаг болохоор дэлхийн агараад мандал руу нэг орж ирээл гараал явж штэ. Тэнгүүд орж ирэх үед нь тэр онгоц очоо суучна гэсэн үг байхгүй тэр халбаган дээр. Тэгээд тэр халбагны инерц мометр авуулаад шийдүүлээд байна гэсэн. Гэтэ зай талбай одоо яг хаана байгааг нь яаж мэдэж одоо жишээлбэл ямар нэг зүйлийг буцаж авчирч ингэж яах юм. Тэр нь харин хэцүү. Тэр одоо нөгөө халбаган дээрээ суух хугацаа нь амар precise байхгүй. Амар сайн тооцоолох хэрэгтэй. Тэр нь хэцүү. Жохон зөрчих юм бол баг эсрэгээр нөгөө авчирч юу гин за өөр гаргаас дэлхий рүү авчрах байснаа болоод эвлээ наачих бас эрсдэлтэй юм шүү баг. Тэр чинь бас хүчтэй явж байгаа зү тэр нэгэн хурдтай байх. Тэгээ нэг юм тэр асуудлын шийдвэнд бол нэг юм бас нэг робот байх юм шиг байна. Олсаар зүгдсэн робот. Тэнгүүтээ ингээд хөөе миллиметр зөрчлөөг барьдаг ч юм уу те. Тэгэж авдаг юм шиг байна. Тэр наривчлал нь гэхдээ асуудалгүй л гэхдээ одоо ч бүр амар наривчлалтай үздэг юм л шүү дээ сансрын бэлэг. Одоо хиймэл дагуул ISS энэ чинь хичнээн км цагийн хурдтай явдаг гэж тий. Тэгэл амар л хурд. Амар хурдан явдаг юм л шүү дээ ер нь бол. Тэр харахад ингээд зүгээр ингээд хөөдөг шиг юм зү тий. Тэгээ саяны тэр сансрын катапул бол сансрын лифтнес илүү бололцоотой. Яг тэгэхээр онлын хувьд бас эдийн засгийн хувьд арай бололцоотой. Онлын хувьд тэр одоо нэг юм байх бололцоотой. Тэгээд барихад бас гайв. Тэгээ бас нөгөө очруулж орлох гамшиг гайгүй. Тэр сүрлээ гэхэд яг нэг бас тэр л хэсэг гэдэг. Йоо. Өмнөх нь болохоор ингээд дэлхий дамнсан гамшиг болох гэдэг байна шүү дээ. Тэргээрээ өөр. Дэлхийгээр нийлж нэг улсыг зөлөөсөнд гаргахыг гэж аим шиг сонсож. За дараагийнх нь болохоор Dyson Sphere. Dyson Sphere. Dyson гэж ямар нөгөө тоосорч. Нөгөө Японы инженер үү? Мэдгүй энэ нэр нь яг хаанаас гаралтай гэсэн бол мэдэхгүй байна. Энэ ихтэй яг яах юм гэхээр нарны эрчим хүчийг ашиглаж хүндрэлтэй ашиглаж эхэллээ. Нарыг тойроод баахан юм юу вэ гэсэн үг. Нарны автангууд. Бүр нар руу нэлээд ойртуулад уу? Тий, нарыг тойроод. Нарны бүх л тэр эрчим хүчийг л нөгөө нэг сарж ашиглах гэдэг. Эрчим хүчний нөгөө нэг 3 төвшин байдаг шээ. Тэр төвшин төрөхийн тулд тийм хийх хэрэгтэй гэсэн шүү дээ. Эхний төвшин нь дэлхийн бүх энерги ашиглана. Хоёр дахь төвшин нь нарныхаа бүх энерги тэргээд байдаг шүү дээ. Нарны бүх энерги ашиглана гэж юм тойруулаад нарны автаа барина гэсэн үг болчиход байна. Тэгээ бүр нар руу амар бүр хит ойртуулах нь боломжгүй үстэй. Тэгэхээр чи яг оптимал зэн ямар хүн бол одоо чи буд гаригаас бүр цаашаа бүр дэлхийн бүр бишээ нарны бүр цөм хэсэг рүү нэлээ ойртох юм уу? Цөмрүүн чаашаа одоо. Яг хэр зайтай юм бас. Тэр нь ингэж болдго юм болов зүгээр нарлуу зүгээр ингээд ийм устай тогаа авч тавьчихвал. Устай тогаа авч тавьчихвал. Тэгээ тэрнийг л халаа. Тэгээ тэр ингээд дөө. Тэгээ дэлхийргээ буцаж тэр ингээд дэлхийрээ уцчих. Мангар уцтахтай болоо юм шиг тий. Шугам хоолой засвар ярьсан гэж. Тэр чинь тэгээд солир молор ирээл мөрөгчихгүй бол айгүй. За тэгмүүд энэ болохоор ингэхийн яаж барих бололцоотой вэ гэхээр эхлээд бид бодыг колончлох хэрэгтэй. Бод дээр тэр материалууд нь байгаа. Тэгээд бод чинь нартай ойрхон. Бодаас тэр одоо нарны автангуудаа хөөрөхөд амар гэсэн. Тэгээд давхараас одоо жишээлбэл эрчим хүчийн авлага хэдхний ээлжинд конверт хийж байрлуулах юм нас бод дээр бэж иж дараа нь одоо манайх руу одоо явуулна шүү дээ. Тэгэхгүй шууд нарнаас авчаад дэлхий рүү ирж идэл бараг нөгөө авсан эрчим хүч маань бас өөрөө багсдаг ч юм уу. Тэгмүүд энэ болохоор бас шууд нарны автангууд бас байрлахгүй юм. Энэ яг вэ гэхээр соёл тавих юм. Нарыг тойруулаа баахан тойруулаа. Тэр болохоор бүр юм коронавирусын хэмжээтэй зузаантай тавьсан. Тэр ингээд нөгөө нарны таталцал болон нарнаас ирж байгаа фотоны энэ нөгөө импульс өгнө шүү дээ. Тэр хоёрын тэнцэлтээр ачих цэг дээр нь яг байрлуулна гэсэн. Тэнгүүд тэр
өөрөө нэг юм оригами шиг дэлгэгдээд ойлгосон одоо нэг одоо 10 ширхэг тойл ойлгоход тэр 10 ширхэг тойлны юу нэг юун дээр тусна гэсэн үг байхгүй одоо. Яг нарны хатан дээр. Яг өнцгүүдийн тусгалуудыг маш сайн яасан шүү дээ. Тэр нарны хатан нь болохоор бод дээрээ байна гэсэн. Яг тийм нэг асуудал байгаа. За бид нар бодыг колончлчлаа гэж бодъё л доо. Тэгээ бод аймаар ашигтай агаараа мандлаггүй бас татгууч багтаа учраас тэрнээс хож өөрөдөх ямар ч асуудал байхгүй. Хож мэтэл нөгөө дахиад нөгөө дүүгүрдэг юм тавьчихад болох ажиллана гэсэн үг байхгүй. Нэг асуудалтай юм нөгөө Dyson Sphere-ийг үүсгэхийн тулд шаардлагатай энерги нь Dyson Sphere-ийн энерги гэдэг байгаа байхгүй. Тэр нь тийм амар их юу вэ? Их энерги шаардна гэсэн. Тэгмэд энэ дээр яаж зайлшгүй ашиглаж болж байгаа юм гэхээр Нарнаас авснаа гялс ашиглав. би тэд эхлээд дэлхийгээс ч юм уу цөмийн эрчим хүч авч яваад очиод нэг тойл ухсраад наран дээр авчиж тавьчих. Тэр нэг тойлны энергиээр дахиад нэг тойл үүсгэнэ гэсэн. Тэгвэл тэр хоёр тойлороо хоёрыг гэ. Ингээ экспоненциалаар үүсэх замаар. Тэгээд бид нар юм Dyson Sphere-тэй болох ер нь бол боломжтой. Тэгээд мэдээ science fiction. Гэтэ одоо ч science fiction-ээс гадна одоо нэг би нэг хизээ байлээ бас нэг гадаадын нэг хүмүүстэй ингээл ярьжсэн чинь одоо нарны автонгууд бол бидний мэддгээр ингээл solar cell based шүү дээ дандаа биш юу шүү дээ silicon based нөгөө захиураар хийж байгаа тийм тэгсэн чинь одоо ч болохоор ингээл мэдээж юуны perovskite гэдэг амар супер органик нэгдэл ингээд супер болсон perovskite-ийн хүчин чадал нь одоо efficiency нь нөгөө силиконод авцсан одоо бусад нарны автонгуудын хэмжээнд тэгсэн чинь сүүлд бүр яасан бэ гэсэн чинь perovskite болоод бусад тийм органик зүйлүүдээс будаг гаргаж аваад тэр будгаараа одоо нэг өндөр гоё хотын төвийн барилгуудаач тий гадаргууг нь будангууд тэр нь өөрөө угаасаа нарны фотоныг шууд өөртөө шийдэж тэгэж энерги яадаг гэдэг. Гэтэ яг одоогоор нөгөө судлагдаа явж байгаа нь одоо өндөр том офсуудын дээр нарны хавтан байх юм бол мэдээж одоогийн байдлаар бол ашиг дүүргийн хөтөлбөрт нь орой өндөр. Гэтэ зүгээр яг тэр шилэн дээр будсан будагны хэмжээ бол нэлээд өгөхөд байгаа юм лээ судалгаа нь. Тэгэхээр магадгүй одоо нэг 10 жилийн дараа офсууд өөрсдийнхөө ядаж дотоод гэрэл гадны фасад юу гэдэг тэр болгоноо зүгээр л барилгын гадаа байгаа ингээд будагнаас авах бүрэн боломжтой болсон байгаа байхгүй. Одоо байшин байхгүй сан хүлээж юм аа. Машина бас тэг бодчмаар юм. Тэгээ зүгээр наран зогсоо бензин зогслаа. Чи юу хийж байгаа гэсэн чи тий. Энэ нэр нь ирээдүйд болох юм тий. Тэр л бүрс амар супер санагдчих. Тэгмэд тэр чинь маш өндөр хүчин чадлыг өндөр байлгахад гэтээ мэдээж нөгөө амар лаг skyscraper гэдэг ш нь нөгөө амар том барилга. Тэднийг бол мэдээж дэлгэхгүй л. Гэтэл Монголд байгаа нэг хэдэн барилга ядаж тэр нэг эрчим хүчний хана хитгэв бай асуудлыг шийдчихвэл 10 20 жилийн дараа нэр нүүрс төлж ийл тэгвэл яана энэ подкастыг 10 жилийн дараа үзчих бид үлсээ. Тэгвэл нэрээ бүр ичиж чадаа. Амар гарчаад байна. За. Яг энэ амар юмны хажуугаар эрчим хүч өөр амар асуудалтай юм л та. Бүгдийн сахилгаанаар шийдэх гэхээр эргүүлээл нөгөө нэг юм парадокс яриа шиг. Гэтэ тэгэл аль нэг захаас нь аваад засах л хэвээр л байна. Дараагийнх нь болохоор asteroid mining. За ер нь хүн төрөлхтийн дөгөө нэлээ ойрхон ирсэн байхаа гэж би бодож байна. Сарыг колончлол араас нь ерөөсөө энэ астероидуудыг олборлож эхлэх баг. Жинхэнэ нэг сансрын олборлолт сарнаас эхлээд тэгээд цаашлаад астероидууд болох гэж байна. Нөгөө хаанаас олборлох юм гэхээр нөгөө астероидын бүс гэж байд юм байна. Тэр нь болохоор юу Бархасуудын тойрог зам дээр Бархасуудын Лагранжийн хоёр цэг дээр нь байдаг. Бүлэг ийм астероидууд. Тэдрийг болохоор яах вэ гэхээр бид нар сарнаас нэг юу хөргөж чинь тэгээд лазер буутай сэрэг хөргөж чинь гэсэн үг нэг робот явуулж тий. Тэгээд нөгөөд чинь очингуудаа одоо тэр бүлэг байгаа астероидуудыг шууд лазераараа ингээд одоо басгадаг ч юм уу нэг жижигэн Өгөө. За. Өөдөөс нь хараа буудна. За. Буудангууд нөгөө лазер буудж байгаа учраас тэр нөгөө импульсээс болоо удаашрна. Удаашраад эхлэнгүүт тэр тойрог зам нь багасаж эхэлнэ. Тэгээд дэлхийн тойрог зам руу төгсчих واخхой. Тэгэнгүүтээ тэрийг дэлхий дээр авчрахгүй. Өөрөө сансарт нь албарлана. Сар дэлхий хоёрын тойрог зам байхад нь очиод нэг юм вакуум үүсгдэг робот авчиад тэр нь лазераар буудаад. Тэгээ тэр нь яг дэлхийн олборлолтоос юусан 10 дахин илүү ашигтай ч мэдгүй. Тэгээд тоог нь юусан илүү ашигтай гарч ирдэг гэж байна. Тэгээ эхний ээлжинд юу гэх ямар элемент нийтлүүдийг олборлох одоо юу гэх боломжууд байгаа юм бол яг сайн мэдгүй. Одоо нэг ховор мавар болох. Тэр газрын ховрын гэхдээ хамгийн ховор нь юу вэ гэвэл
Яг одоо жишээл AI юм аа. Яг ер нь хамгийн их юунд ашигладаг. Ястаа битгүй газар явуулахаар яасан. Дараа нь гоё нилээ судалж байгаа л өөрөөсөө судалж байгаа л ярилцдаг л та. Одоо уусэл нөөц нь айгу бага л хэлбэдтэй. Яг хэрэгэлдэг газрууднуудаар. Дэлхий дээр л ховор болохоос сансартай юм шиг байна. За дараагийнх нь Марсын колон. Гэтэ надад би зүгээр энийг үзчихээд Марсын колонч ямар хэрэг байна гэж бодсон. Марс бүр шал тэнэг гариг байлаа гэдэг. Марсын хот ил манай neighbor гэдгээр л илүү. Тий. Хамгийн очиход арай амар ойрхон л гэж. Тэгээ бас нөгөө орчин нөхцөл нь бас хамгийн ойрхон нөхцөл би юу гэх бид нартай ойролцоо хэмжээтэй, ойролцоо өдөртэй гэдэг даварлагаас өөр даварлага. Тэнд энерги өгөхсөр байхгүй. Амар хэцүү юм. Тэгээд юу н амар хэцүү одоо нөгөө радиоактив амар өртдөг. Тэгмээд энийг яаж коллажлж болох юм бэ гэхээр мэдээч бид нар хоёр үе шатаад авах хэрэгтэй. Хоёр дахь үе шат нэлийн хэцүүхэн байна гэсэн үг. Тэрнэр очиод хүмүүс амьдрах гэж амьдралын суурь байхгүй гэдэг утгаар шүү дээ. Тий. Амьдрахын тулд нөгөө радиоактив зүгээр ингэж байгаа байхгүй. 3 жилд сансар зүгээр Марс дээр амьдрахад нөгөө NASA-гаас тогтоосон сансрын нисгэгч амьдралынхаа турш хэр их радиац авч болох вэ гэдэг хэмжүүрт хүрчил гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүр амар асуудалтай. Тэгээд нэг асуудал нь эхний хугацаанд угаасаа дэлхийгээс маш хамааралтай шүү дээ. Тэгмэд 2 жилдээ нэг удаа л дэлхийгээс ангараг руу юм явуулах болцоотой. Яагаад 2 жилдээ нэг гэж? Нөгөө ангараг өөрөө 2 жилийн хугацаанд ойртдог. Тий. Тийм болохоор дэлхийдээ нэг 2 жилдээ нэг ойртдог юм шүү. Тэр үед нь л явуулахгүй бол тэр чинь амар удах гэдэг шүү дээ. Тий. Очих гэж тэр чинь ер нь хамгийн ойрхондоо хэдэн хоног болоод болох. Хэдэн сар явдаг лөө. Яг тэр таг мэдгүй. Юутсан гэхдээ юут нөгөө дэлхийгээс илүү нартай хол учраас бидний амар энерги зарж очих байхгүй ангараг руу. Эсвэргээрээ сугарлуу энерги барыг олоод очих байхгүй. Илүү зүгээр ингээд татах хүчтэй нь урсгалд явж байгаа юм шиг тий. Тэнгүүд тэгэл одоо аль нэг байдлаар битүүл бахан гаргуудын колончлал ер нь тэгэл бидний амьд байхад яг өрнөх болов энэ болоос гуахаа хэцүү баха. Одоо ингээ бараг сонсохоор ингээд юу нэр шиг сонсогдоод байгаа бүр ингээд амар яг нэг хоёр дахь үе шат нь яг мэдрэг амьд байхад эхлэх болов уу. Юуц нэг эхлээд нэг хідэн сансрын нисгэж очоод тийм нэг зовхол болов гэж боддог. Тэгэл тэгжил айгүй бол магадгүй 2100 200 онд бол угаасаа л дэлхийн сүнсэн тэгэл Марс дээр амьдраад эхэлсэн аль хэдийн мутац зороод нэг анхны иргэншил нь дэлхийн хүн төрөлхтөн байсан ч гэсэн тийм радиац интернет бүр юм төсвөртэй болоод баг радиацгүй л хөтгүүлжсэн ч юм. Тэгмээд энийг 3 дахь үе шат нь гоё. Яаж дэлхий шиг болгож байгаа гэдэг нь амар гоё. Тэрний тулд бид нэр саяных шиг нарнаас ирдэг эрчим хүчийн тосож авдаг юм юунууд. Нарны автомготоор роботууд гадуур нь явуулчихна. Эсвэл толь мөл тавингуудаа толиор нарнаас ойлгож ангаргийн шүн байгаа хэсгийг яадаг ч юм лазердаг ч юм. Ер нь нэг арга нь юу вэ гэхээр лазераар тэр гаригийг хайл болно. Бүр гадаргууг тэр чигт нь хайлуулж ийж юу чиг болгоно. Ягаад тэгэхээр тэнд байгаа гадаргуу төмөр хөвчлэн байгаа. Гэхдээ оксид хэлбэртэй буюу зэвэр. Тэр чигтээ зэвэн гариг байгаа байхгүй тэр. Яг зэвэрцэн харагддаг шүү дээ. Тэгээд тэрийгээр ингээд хайлуулчингууд яаж байгаа гэхээр нөгөө урвалыг нөгөө тийш нь явуулаад хүчил төрөгч тэндээс гаргаад ирж байгаа. Бид нар амьдрахад хэрэгтэй хүчил төрөгч гаргаад ирж байгаа. Тэгээд карбонатууд байгаа тэндээс CO2-ыг гаргаад ирж байгаа. Тэнгүү CO2 гараад ирэнгүү тэнд нэг дулаан хадгалах болцоотой болоод ирж байгаа. Гэхдээ нэг асуудал байгаа нь энэ юу байхгүй. Азот байхгүй. Азотыг бид нар магадгүй сугараас олборлож авчдаг ч юм эсвэл Сатурны дагуул титанаас олборлож авчдаг ч юм уу. Бүр амар том азотын танктай байх хэрэгтэй болчих юм шүү дээ. Тий. Тэгээ Илон Маск нөгөө номон дээр чинь зүгээр нэг нүүрс хүчлийг хийл ер нь нэг хэдэн жилийн турш ингээд үйлдвэрлээд гаргаад хаад ер нь ингээд болчихно. Юм баг гэсэн. Тиймэрхүү юм байгаад идэгсэн юм. Нийлтээсээ сав мэд. Гэтэ азот байхгүй. Азот байхгүй. Тий. Азот бид нар чинь 70% агаар нь ашиглаж байгаа. Тэгээд нэмээд тэр чинь хөрсөнд нь өөрөө бас азот байхгүй. Юм ороход хэцүү. Азот ч ер нь нэг бордоо юм. Тий, ер нь шүү дээ. Нөгөө сая хүнийг алаа тэрбум хүнийг бишээ аварсан гэдэг та сонсчихсон. Тий. Тий. Агаараас азотыг хөрсрөж ингээ харагдсан гэдэг.
Яг үндэ хүн төрөлхтөн чинь тэр азаата доосгцсан байхгүй юу? Хөрсөндөө байгаа азаата. Агаараас одоо ашиглаад. Тэгэнгүүт одоо ингээд бид нар юм лава шиг юм гарчиж байгаа шүү дээ. Тэгмээ тэрнийхэн сайд эффект нь ангараг өөрөө хоёр туйлдаа мөстөө байна. Тэгээд яг дэлхий шиг юм ш тий. Тий, тэр нь аяг тайлбарлалтай. Тэгээд нөгөө гадар доор нь бас ус байгаа. Тэр нь ууршаад буцаад бороо болж ороод гоё устаа болчих жоохоо байхгүй. За тэгээд азотаар ингээд сайхан баяжуулчлаа гэж бодоход одоо бид нар тэнд бактери тарьж эхэлнэ. Усан дээр баахан бактери цацдаг ч юм уу тий. Хөрсөнд нь бактериуд хийдэг ч юм уу. Тэгээд ер нь бол энэ үйл явц маш удаан болохоор байгаа. Стат хитэн зан жилийн процесс сонсогдсон. Тэгээд хэцүү юм нөгөө юу байхгүй энерги их үсэр байх тэр гариг дээр өөрөө 40%-аар дэлхийгээс 40%-аар баг нарны тусгал ирдэг. Тэгээд одоогоор бид нэр цөмийн юу Марсаас олоогүй байгаа. Цөмийн их үсвэр. Уран электрониcs биш үү? Тий. Тэгээд юуг нь тэр радиоактив нь яаж шидэж болж байгаа гэхээр ангаргийн нэг Лагранжийн цэг дээр нь нар Марс хоёрын таталцал тэнцүү байдаг цэг дээр нь суперкондактын бүгж тавьчихна. Хитэмжүүлэгч бүгд. Тэнгүү тэр нь өөрөө нэг юм Марсыг тойруулаад нөгөө ирж байгаа радиоактивнуудыг цацаад явчихна. Тийм болцоотой гэсэн. За надад нэг таалагдсан хувилбар нь болохоор сугарыг колончлах. За сугар болохоор дэлхийгээс 93% илүү агаар мандалтай. Биш 93 атмосфер даралттай. Дэлхий дээр нэг атмосфер гэхээр 93 дахин их даралт байгаа гэсэн. Тэгээд агаар мандлынх нь 90% жилээ. CO2. Гэхдээ энийг колончлох явц амар инээс. Тэгээд суусан гэхдээ нэг амар халуун зөвлөлтүүд амар их бүтлгүүдсэн гарч байна. Тэсчээр хамгийн өндрөх боломжгүй гариг гэж бодоод байгаа ш. Тий, яг зүгээр шууд очивол боломжгүй. Бас нийлээ боломж. Sci-fi нь л гоё юм байна. Тий, sci-fi яваад байгаа юм. Бид нар Венусын урд ийм толь тавьчих. Бас гоё тий. Тавьчихгод Венус дээр юу тусахгүй шүү дээ одоо. Нар тусахгүй. Нар тус. Тэнгүүд нөгөө чи өөрөө хөрөөд эхлэх байхгүй. Хөрөөд эхлэнгүүд талан багс юм уу тэгээд хөрөөд эхлэнгүүд CO2 нь хөлдөж эхэл. Боёо dry ice болоод. Dry ice болтол нь хөрөх байхгүй. Тэнгүүд одоо жинхэнэ амар нийтээс гэн эхэлсэн. Бид нар тэдэртээ роботоо тавьж чаяа. Dry ice-ийг албарлаад сансарлуу гаргаж шидэд. Нөгөө dry ice-ууд нийлээ. Сар үсгэнэ. Пүү. Нэг юм dry ice сартай болох байхгүй. Согор. Тэгэнгүүтээ бид нар одоо юутай үлдэх вэ гэхээр CO2 байхгүй. Харин 7 атмосфер даралттай бараг 99% nitrogenтэй бол. Нэг аваачтай юм nitrogen байгаа нээр байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ бид нар одоо тэрийг буцаад нараараа харлах шаардлагатай болчихж байгаа байхгүй. Тэгээ төлөө халдвал юм. Тэнгүүд тал байгаа шүү дээ. Жаахан халталцсан шүү. Талыг нь ард дахиад толь тавьчих. Тэгээ баг тийм тусгал ингэж очих юм уу? Тэнгүүд тэр толнууд ийм гурвалжин хэлбэртэй ойлтууд үүсгэж байгаа байхгүй. Тэднээс нэг жижиг хэсгийг тасалж аваад тэгээ нэг юм хиймэл нар үүсгэж. Тэгээд нартаа болоо буцаад халаад температур нь ойролцоод шүү. Нэг асуудал нь ус юм шиг байгаа юм. Би зөв санджаавал. Тэр усыг яах вэ гэдэг л. Ангараг дээр ч бас ус байгаад байгаа шүү дээ. Ангараг дээр л харин ус байгаа. Ангараг нь зүгээр л тээ. За усыг яаж болох вэ гэхээр бас нэг Сатурны дагуулаас усын албарлаа шийдэх юм шиг. Юусе нэг ойрхон газар ингээд хоорондоо ачаад шийдэж байгаа юм шиг тийм. Тоглоом тоглож байгаа шүү дээ. Тэгээд тэрнээр мэдээж бактери тавиад Венус дээр ингэж амьдрах болцоо. Тэгээ нэг хэцүү юм нөгөө юу 293 хоногт нэг өдөр нь юу илээ 293 хоног нэг өдрөө тийм ч үлээ. Дэлхийн 293 хоног. Нэг жил нь тэдний нэг өдрөөсөө боглохон байдаг. Тэгээ бас нэг онцгой юм нь өөрөө амар зөрүү тарихад нөгөө тийш ирээд. Бас бүгд ингэж яхад нөгөө ганц. Тийм болохоор бидэрт хиймэл нар заавал зайлшгүй хэрэгтэй болчихсон. Нөгөө тийш ирэхээр юу зүгээр л 10 талаас гарна гэсэн үг. Тэгээ нар баруунаас гардаг гэсэн. Тэнд яг бид нар тэр нарын зүүнээс гарлаа. Тэр ихтэй нэг асуудал үүсэхгүй шүү дээ.
ийм эдрийг хэрэгжүүлэх төвшөнд хүртэл асуудалгүй л. За одоо бүр хамгийн солиотой. Бид нэр нарны аймагаараа аялж олон заяа. Нарны аймагаач хэрээд тийм аапгийн өгүүлдэ байдэн штэ. Фэшнтэйгээ аялж штэ. Тэр шиг явж байгаа. Тэрнээр болохоор энэ бүр жинхэнэ sci-fi. Бус нь бол яг ингээд хүмүүс ингээд бодоод за энэ болох юм байна гэж бодцоо байгаа. Хоёр арга байгаа гэж байгаа юм. Нэг нь болохоор зүгээр аврах том тойл тавьчих гэж. Толил болчих. Толил нь аялал юм уу? Зүгээр яг юу? Тойл тавьчихгод нөгөө тойл нь буцаагаад нөгөө фотонуудын нар руу яваалаа тийм. Тэнгүү тэр импульсээр нар өөрөө хөдөлж эхэлнэ. Амар одоо амар их пассив аялал байна гэсэн үг байхгүй. Тэнгүүд бид нар яаж хамтаа аялж байгаа шүү. Яаж чадахгүй юм бэ гэхээр хаашаа явахад сонгож чадахгүй. Ганц чиглэлээр хоёр чиглэл рүү явж байна. Дээшээ эсвэл доош. Ягаад тэгэхээр тойл тавьчихгод тэнд фокусын цэг үүсэн шүү дээ. Тэр фокусын цэг ямар нэгэн гаригийг хайлуулчих магадгүй. Тэгэхээр бид нар чинь дандаа нэг юм хавтгай юм дээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр хавтгай дээр юм уу доор вэ? Тэгэхээр тэр нь маш удаа аялал байсан. Ер нь ягаад бид нар аялах хэрэгтэй юм бэ гэхээр ингээд 2 сая жилийн дараа магадгүй бид нар суперновад өртөж магадгүй. Тэгээд сүнжиж магадгүй. Тэнгүүт нөгөөх нь болохоор ийм Курсагактын юу яасан гэж аахгүй нэг хийцгтэр очиж чи нэг ингээд аялуулах юм зохио гатахтаа гэдэгсэн гэж байгаа. Тэнгүүт тэр яахаа вэхээр нэг юм бид нар юм Dyson Sphere-тэй бай гэж бодъё гэж байгаа байхгүй. Dyson Sphere толцсон. Тэнгүүт Dyson Sphere-ээр энерги хангаад суперкондактын гэрээнгүүд ашиглаад нарнаас хоёр талаар нь ингээд эрчим хүчүүдэн сорд. Гейли устрагчдын сороод тэгээ нэг юм хөдөлгүүрт оруулчих. Тэнгүүт тэр хөдөлгүүрт уруул нь явагдаад нэг тэрэлт үүсэж ч юм уу тий. Нарны хоёр талаас нь гэсэн үү? Тий одоо энэ нар энд байлахад нэг юм хөдөлгүүр байгаа. Тэнгүүт нарыг ингээ хоёр талаас нь ингээ сороод. Тэгээд тэнгүүтээ нөгөө нэг эрчим хүчээрээ буцаагаад нарлуугаа лазераар боодно гэж. Тэгээд тэрийг ингээ хүснээрээ удирдаад хаашаа бол хаашаа яваа. Тэнгүүтээ ингээ дураараа л юм болох юм шиг байна. За би энэ нарны аймаг үлдлээ гэж ингээд бидэрт бүр ингээд нарны аймагаар ингээ колончлох тийм арга гэсэн. Тэгээд энэ мэдээч амар sci-fi. Тэгэл нөө хэдэн өдрийн аялал гэдэг шиг ээ. Гараа дамжиж шүү. За миний юм ингээ боллоо. Жуулт амар sci-fi гэдэг тий. Гэтэ яг нэр амьд байхад яг эхнээсээ ингэж эхлээд ер нь бол явж илээ шүү дээ. Одоо SpaceX ч гэсэн уусаал яг сансрын аяллаа төлөө. Тэгэл Jeff Bezos ч гэсэн тэр чинь хөлгийнх нь нэрний үлээ. Юу лээ? Blue Origin тий. Тийм лөө. Origin хаа тэр нөө бахан Katy Perry тэр яваад тийм. Тэр нэг гоё юм ингээд ийм цаг үеэс амьдарч ийн гэж бодохоор. Одоо хэрвээ бид нар иймэрхүү зүйлийг 1900 оны эхэнд ч юм уу 1800 оны дуудар ярьсан бол бүр тэд бүр тэр үед чи яг жинхэнэ колончлж байсан үе юу? Яг хизээг ер нь колончлж байсан. За хэдэн онд тэгвэл яриул болохгүй юм дээ. 1700 онд. Гоё буцаад нэг тийм гоё атлеттай цаг эхэлж байгаа байсан. 200 жилийн дараа хүмүүс амар атлеттай санагдаад байгаа. Одоо жишээлбэл энэ бүхнийг юу гэх юм бид нар хийлцмээр байна, үзмээр байна, тэр үед нь ч баймаар байна гэл. Тэнгүүд одоо ингээл хүн төрөлхтөн чи эргээл урт наслуулъя, удаан амьдрий гэл. Тэнгүүд за хэрвээ бүр яг тэр технологи бүх юм асуудалгүй болчтой гэвэл яг мөнх амьдрахыг хүсэх хоёр юу юм. Гэхдээ би бол зүгээр нөгөө унтдаг төхөөрөмжөнд л байна. Яг нөгөө нэг wake me up when everything is okay. Би аль гариг дээр байна. Тэр бол гэхдээ нэр аим гоё сонголт байхгүй тий бас яг. Гэхдээ бас сонирхолтой. Яг нэг хэрэг гараад ирвэл асуудалтай л ахaltaа. Тэр чинь санхүүгийн системээс тэр шал өөр болж болсон. Би нөгөө эрхлэх ажлын ажил нь одоо яг юу ч болох юм байна. Тэр нь харин сонирхолтой юм шиг. Юу л болоо гэлтэй. Зэрхэд ямар ч хэлсэн гоё ирээдүг харна гэдэг чинь гоё. Тэр пассенжерыг үзэж яхад надад л тэр залуу тэр эмэгтэйг сэрэж байгаа мөч бүр амар муухай байсан. За таалагдсан байж болно л доо тий. Гэтэл тэр эмэгтэй ч уул нь яг тэр цаг үед очичоод гоё залуугаараас ирэхтэйс чи байхгүй ингээд нэг амар том гариг дээр хоёул. Тэр чинь буцаад унтаж болохгүй. Тэгээд нэг зэрцэн бол тэр төхөөрөмжийнх нь одоо яасан төхөргөө вакуум юмнууд наалдагтаад. Хак гэл. Тэгээс амар болж штеп. Тэр гэдэг балаа кино.
За даанар ихч сэдвэр. За би яг өчтөр нэг юмнууд харж байгаа л нэг сүүлчийн хэдүүлэн шингэн азотын бичлэг хийсэн шүү дээ. Тэгэл энэ тентхийн нөгөө юм сайенс баарнуудад нэг юм байдаг амар гоё коктейлнүүд дандаа ингээл liquid nitrogenтэй ингээл гарч иж мэрдэг. Нэг амар юм mysterious. Тэгээдсэн чи саяхан Мексикт нэг болсон хэрэг болсон байхгүй юу? Нэг 34-тэй залуу ингээд пи билүү коктейл ууж байгаа юм шингэн азоттой. Гинт гидсэн ингээ бүр хэд дахин билээ бүр нилийн юм бүр амар том болоод одоо нэг тийм амар тарган хүн биш байсан байхгүй ингээд бүр хэд дахин томроод тэгээд түргнээр яралтай ингээд интеллигентээр яваад тэгээд тэгсэн чинь гол нь өмнө нь тим кейс одоо энэ тентхийн судалгааны байгууллагад бүртгэгдэж байгаагүй юм билээ. Тэгээд ингээд анх удаа эм кейс гарлайны тэрийгээ судалж үзээд тэнгууд яг мэдээж гүзээнд нь гинт одоо хий ороод тэр нэг амьсгалж байгаа уушиг болоод тэр нэг ходоод нийсвэж тэр хавьд нь шингэн азот ингээд юм одоо нуугцсан гэж л нэ шимээ бүр нэвтрээд орцсон. Тэгээ гинт амарт хил дүүсгцэн гээд тэгээд одоо ч болохоор шингэн азотыг хоол хүнсэнд бол мэдээж хадгалтанд ашигладаг. Тэгснэ давхар нөгөө нэг Dragon Ball илүү юм мэдээлэл юм дээдэг. Тэгэл коктейл моктейлийг амар гоо фэнси болгоод шүү дээ. Starbucks бас яд юм жишээлбэл. Тэгээд тэднэр дээр бол юу гэх одоо эхний кейс ингээд судлагдсан. Тэгээд цаашдаа бол ингээд юу гэх уур нь бүр бүтэн уурсны дараа л ууж идэж хэрэглэхгүй бол яг тэр одоо яг юм одоо уурсж байгаа ч гэх юм одоо тэр ихтэйг уурсж байгаа гэж хэлэх нь ааш юм бэ. Одоо ямар ч нэг юм одоо нэг дэгдэж байгаа үе ааш. Яг тэр үед нууж хэрэглэх юм бол ийм аюулууд ингээд ихнээсээ бүртгэж байна гэж юм байсан. Тэгээ би ингээд гоё science pub-тай болох юм бол тэр ингээд гоё team коктейлүүд гарна гэж бодчихсон. Гинт айганаас. Тэр бол амар сонирхолтой юм билээ. Тэгэл яг гинт нөгөө сайхнагийн бичлэг бодогдол. Сайхнаа нэг ууж үзүүлнэ гэдэг. Тэ. Starbucks яд юм билээ. Одоо бид нар нөгөө ямар нэгэн хийжүүлсэн юм дээр CO2-ыг ашиглаж хийжүүлээд байгаа шүү. Тэнгүүд шингэн азот ашиглачаар нөгөө хөөсөн жижигхэн гард юм л да. Тэнгүүд хөөсөн нэг тийм гоё уух юм шиг гоё байдаг гэд Starbucks шингэн азотоор яасан кофе гэж гардаг гэсэн. Гэтэ газтай кофе гэсэн үг. Тэгээ хийжүүлсэн кофе юм. Тэгээ амар тийм жижиг хөөстөө ашигладаг юм. Тэгтээс эрүүл мэнд гайгүй юм багт. Мэд. Тэгээд одоо Starbucks аюулгүй болгоод өгд юм бол яа тийм. Тийм л ах тийм. Гэтэ одоо гардаг үг мэдэхгүй юм. Би тэгэл ямар тааж за сүүлийн үед ер нь дэлхийн гой судалгааны чиглэлүүд таашаа яваад байна гэл нэлийн өрх юмнууд харж байгаа л. Тэгээ чиний sci-fi-ийн араас ер нь яриад бол тийм юм байна. Тэр чи амар юм ерөнхий мэдээний шин чанартай байхгүй. Тэгэхээр дараагийн удаа магадгүй тийм сайхна шиг амар ингээд ингэс юм байлээ гэл амар өөрийн төсөөлөлтөөс оруулж яриулаагүй байгаа юм шүү дээ. Би сайхнат ярьж байхдаа баг тийм кино сонсож байгаа юм шиг. Нөгөө сүүлийн үеийн мэдээс сонсё л та. Сүүлийн үеийн за ямар тааж тэр нөгөө гой эрчим хүчний зүйлүүдээс гадна хавдрын нилийн бас эмчилгээний юмнууд ахиц нилээн гарцсан л яваад байгаа юм лээ. Тэгээд хавдрын эмчилгээнүүдээс хамгийн их ахицтай явж байгаа нөгөө pancreas буюу юу лээ? Нойр булчирхай лөө. Нойр булчирхай хавдрыг ерөнхийдөө бол бараг холгонууд дээр хийсэн туршилтуудаас өмнө өөр бусад хавдруудаас нилээн ахицтай явж байгаа тий. Магадгүй энэ 11 дуусахад гэдэг чинь энэ 22 он дуусахад бол хангалттай бүр эмчилэгдэж болно энэ төр гэсэн юмнууд. Тэгээд яг би яг нарийн дата юмнуудыг бол нэлээсээ яагаагүй л нэлээ скролдож харж байгаа л ямар хөө мэдээнүүд харах уу. За нэг иймэрхүү юм байна гэд. Тэгэд магадгүй нэг өдөр үсгчүүл гой санагдлаа. Дараагийн подкастаараа юу дээ. За би илүү гой биотехнологийн чиглэл ярина гэдэг ч юм уу. Яг нэг сэдвээ бүр нэлээд гой бадчихил гэж бодлоо. Тэгээд бүр тэрэн дотроо ингэвэл явах уу, тэгвэл явах уу, та хоёрын талаар сонсноо энэ төр гэдээ ярилцвал бүр илүү гой санагдчих. Тэгээд усуугаад исэн юм бүрээ. Паузлах. Гэхдээ одоо ер нь минут гайгүй явцсан шүү дээ. Одоо барыг цаг болцсон байхаа. Тэгээ цаашдаа бол угаасаа ингээл яг нэг сэдвэрээ илүү гоё барьж байгаа л өөртөө хамаас сонсон мэдснээ гоё ярилцаал. Тэгэл аль болох хэдэн хоногт орох юм байна. Тийм ярих юм уу? Өмнө тогтмол оруулах гоё. 7 хоногт. 7 хоногт нэг ч юм уу, 2 ч юм уу. Ийцүүлээ. За 7 хоногт нэг бол гэхдээ бас гайгүй хаа. 7 хоногт нэг байна. Яг зүгээр хиймэл санагдвал зүгээр хоёулаа сая ярмаар байгаа юм гэдэг шүү дээ. Гоё л биш. Дараагийн удаа хазматтай санааж юм шиг. Энэ хизээч байсан. Хүлэрцэн тий. Фул ах юм ярих юм. Би болохоор зүгээр яг амар юм нэл нэг бэлдэж чадаагүй. Гэтэ яг хоо би нэг сүүлийн нэг жоо нэг яг ийм сайенсийн шинжилгээ ухааны холбогдлолтой юм мэдээлэл авч байгаа сайтууд гэх юм уу сурвалжуудаа жоохон амар эргэлздэг болоод байгаа байхгүй. Яг миний яг ингээд хөвчлэн харддаг, сонсдог ингээд одоо итгэдэг байсан зүйлсүүд хин одоо юм. Одоо ингээд жоохон юмнуудыг ингээд энэ ийм байна гэж жоохон мэдээд гэх юм уу те жоохон ингээд судлаад эхлэнгүүт ингээд
тэдгэр зүйлсүүд амар юм жоохон эвгүй санагдаад. Эвгүй тийш би одоо ингээд амар юм юу байдалтай байгаа байхгүй. Одоо бол яг би юунд итгэх хэвээр бэ гэдэг. Юунд итгэх хэвээр вэ гэдэг шиг тий. Ер нь яг шинжлэх ухаан гэж яг юу юм бэ гэдэг. Бүр ингээд бүр ихлэн зүгээр. Ер нь чи ямар утгатай юм бэ гэдэг бүр яг тийм философи тал руугаа жоохон амар орол. Тэгээ би ер нь жоохон тэрийг би ер нь гэдэг сойрт ер нь ярих гэж бодож байсан байхгүй. Бодож ирсэн ер нь. Тэгээ одоо л яг нөгөө нэг надад шилэл ямар мэдрэмж амих байдаг вэ гэхээр одоо яг ингээд одоо ямар нэг юм олж мэдээ ч юм уу тэрийг ингэж ярихаар амар мэдгүй байхгүй хүн амар их одоо юм шүмжлүүд ирэхгүй ч юм уу те амар дутуу одоо мэдчих юм шиг яг би бас яг үнийг хэлэхэд судалгааны ажил ч юм уу пейперийг аягаа ингэж унших юм дадал суугаагүй тэгээ унших дадал яг нэг гоё юм уншдаг одоо нэг техник арга техник юм ч юм уу сайн ингэж эзэж чадахгүй байгаа болохоор тэрнээр жоохон тийм нэг юм юу байгаад. Гэтэ яг би ингэж мэдээлэлд авдаг л та. Тэгээ би тэрнээр зүгээр ийм асуулт яг ингэж тавьмаар байсан байхгүй. Одоо ингэж манай нийгэмд ч гэсэндээ үзэл одоо ингэ байгаа ялгаатай үзэл бодлууд дээр би ингэ дотроо амар их юм зөрчилтэй байдаг байхгүй. Яг ингэж аль нэг талын ингэж боди аль нэг талд нь ингээд орё ч юм уу те. Тэр нэг энэ би яг ийм үзэл бодолтой бай гэж өөрийнхөө үзэл бодлыг төлөвшөж ирсэн чадахгүй байна. Юу процесс ингээд. Тэгээ яг нөгөө тийм болохоор одоо шилэг ийм амар юм тэнэг асуултууд амар би хөрөж ChatGPT тэгэл амар их яриад. Тий. ChatGPT-т муухай зовсорч байна. Тий. Амар зовсорч амар гоё тандаас нь хийж өгдөг тий. Тэгээд миний бодож байгаа зөвтэй гэхээр тий таны зөв. Тэнгүүд дараа нь асуудаг өгөхгүй энэ хотлаа тий гэхээр гөөгүй тий таны хотлаа гэж бодсон ч зөв үгүй. Тий бас ChatGPT бас яг тэгж хэлээд байдаг болохоор бас яг тэр сервистэнд байж байгаа юм. Өө л болчиход байна. Тэгээ надад ярилцдаг жинхэнэ үерхтэй гэж байгаа. Тий одоо тий. Тийм шүү дээ. Нөө AI модельүүдийг хэрэглээ насны ангилалд нэг өөр нэвтэрчээд наадсан шүү дээ. Тийм судалгаа нөгөө 16 нас хүртэл хүмүүс гэх юм уу илүү хичээлийн хэрэглэлтэй одоо даалгавар хийх, энийг яаж унших ойлгох уу би чинь тий. А тэгвэл нэг юм дундаж нэг 16-аас нэг 26 ч юм уу мадуу нэг оюутан давхар эсвэл нэг юм ажилтнаар гарсан хүмүүс болохоор яг нэг тийм өөрсдийн мэрэгжлийн юмд ашиглаж байна гэж байна. Жишээлбэл үед Excel-ийн эдрийг ингээ одоо энэ коднуудын энийг ингээ гэдэг чинь. Тэгээ нэг жоохон одоо нэг одоогийн миллениалууд ч гэх юм уу нэг 37-8-аас дээшээгээ ингээ хүмүүс болохоор хөвчлэн одоо нэг Google-ийн оронд тий. Одоо жишээ нь аяг гэж юу вэ гэдэг ч юм уу нэг юм энгийн хэрнээ тиймэрхүү юмнууд асуугаад тийм өөр насны ангилалд өөр хэрэгжилж ин гэсэн юмнууд. Гэтэ цаашдын чих хандлага бол нэлээд бас юм юу хийгдээд байгаа юм шиг л тий. Одоо хүний сэтгэл зүйн одоо юу гэлээ тийм коуч магийн юмнуудаас айгүйх явагдаж байгаа юм шүү. Гэтэ та яг аль нь гой санагддаг вэ? Ашиглахад гоё гэдэг. Аль нь дортой вэ? Имлэр ухаанаас уу? Тий, аль модель вэ? Би ChatGPT л. Сүүлд нэлийн жоохон Gemini тестсэн чинь Gemini аягүй гоё одоо. Тэгтээ аягүй сайн би өөрийгөө нэрээ аль хэдийн бас хамааралтай болсноо мэдсэн шүү дээ. Одоо нөгөө никотин, алкогольны хамаарал гэдэг шиг яг энэ AI хамаарал. Би яг ингэсэн байхгүй. Яг нэг хятадд нэг сая хэд хоногтой миний уусаа ChatGPT чил миний уцны бүр яг баруун доод болно гэдэг байхгүй. Шууд тэгэл дараа шиг ус болохгүй. Тэгсэн чи би яа ч ингэ яана би одоо яана гэж бодогдоод яад ч юм уу мэдэхгүй юм гаргаж ч юм уу эсвэл ийм юм би ч хийдгээд аваа амархан хийлгэжтэй юм чи болохгүй. Тэгэл гэсэгээд өө нэрээ DeepSeek. Би Cloud-д амар дуртай. Cloud ер нь бүх юмараа супер. Би янз янзын нөгөө тестүүд хийдэг байхгүй юу? Нөгөө хэмнэлийн хоног тест. Одоо чинь ингээд 6 хэмнэлийн хоног онгоцод явж байна. Эгээгээ шийд гэл тэгж өгөн заяа. Тэгэнгүүт ингээд Cloud-д ойлгодог заяа. Чи надад шалгалт авч гинөө те. Тэр парадокс байна те. Гэл. Тэгвэл би тэгж хариулнаа гэд тэгж хариулдаг заяа. Тэгвэл нөгөөдөл ингээд би өөрийгөө залин байлна гээл ингээд ярина. Тэгвэл бүр арай даварцсан хоёр юу вэ? Gemini, Grok хоёр бүр нэг өөрсдөө Hollywood киноны гол дүргээ болсон. Гэт сүүлчийн speech цуг өгч мөгдөг заяа. Би ингээд хүн төрлөختний төлөө хэмэл явганы төлөө өөрийгөө золж байна. Солиорж өгөн тэр хоёр бүр алаарж өгөн.
Клаудиг бол яг ялангуяа код бичдэг хүмүүс бүр айгүй илүү төлхөө. Кодн дээр хамгийн ер нь сайн промпт яг юм шүү. Тэгээ өөрийгөө ер нь угаасаа тэр оюун ухааны чадвар нь илүү юм шиг санагдав. Илүү нэг тийм харин нэг тийм философик ажилладаг санагдаад байгаа байхгүй. Vibe нийлээд байгаа. Тэгвэл Gemini уг нь айгүй таалагддаг байсан чи тэрнээс хойш нэг сонирхсан. Hollywood киноны гол дүрэг үзсэн. Grok бол угаасаа бүр арай л дэндүү хиймэл байх юм баггүй. Elon Musk-ийн таалагддаг нэг юм тэр өөрөө хиймлийнх нь амар эсрэг байсан. Хамгийн аюултай хиймлийнх нэг хийсэн. Grok-аас ер нь айх хэрэгтэй. Аюултай гэдэг юм. Одоо нөгөө ямар нэгэн хязгаарлалт амар сул. Этикийн хувьд. За надад бомб хийгээд өгөө Grok. Окей. Тэр нь жоохон тексттэй тий. Болохгүй гэж байгаа нэгэнт болцсон юм чинь тэгвэл илүү. Тэгвэл би ч гэсэн. Гэсэн. Та цөмийн мөг болохгүй гэж байгаа. За нэгэнт байгаа бол би иймэр илүү хийгээд авсан юм шиг. Дийлхийн хийгээл. Тэгсэн сая тэр компани нэгдсэн бүр амар боллоо тий. Нөгөө компани нийлүүлсэн гэдсэн чинь сая Tesla-ыг нийлүүлсэн лөө. Чи сонссон уу? Сая. Тий сая хэмэл одоо нөгөө бүх компаниудаа нийлүүлээд нэг амар том гигант компани. Эло өөрийнх нь бүх компаниудаа. Тэрнийх нь үнэлгээ гэсэн чинь бүр юу юм бэ? Бүр арай дэндүү юм биш үү? Тэр ч үстэй амар хат хэд дэлхийн баг хитэн их 80 $80 үнэлгээтэй. Тэр бол тэгтээ бас нэг одоо нэг амар анзаарчихгүй байгаа ч гэсэн дээ. Одоо 100 жилийн дараа түүх мөхөд авсан хөхөд амар том үйл явдал болоод байгаа шиг байна. Юу л нэрэл бүр тэгж ярил геополитикийн өөр шийдвэрлэх юм шиг. Тий, нэрэл Grok-аас айх хэвээр. Grok юм уу гэхдээ сайн юм уу? Сайн зүгээр компани. XI гэдэг чинь компани нэстэй. Мэдгүй юм уу? Grok гэж хэмээл байх. Тий, Grok нэг юм юуноттэй. Компани сайн юм лөө. Тэгээ зам мэдгүй. Миний харин ер нь ингэ мэдлэгүүд айгүй юм дөлмөг зүгээр тийм хом бай гоё юм шүү ингээ сайенсыг тийм сайенс технологийн зүйлүүдийг хов болгож яриулсан илүү хүмүүс сонсож байгаа хүмүүс ч гэсэн гоё шүү яасан гэнэ за өөрөө л яасан тийм болохоор би ясч байгаа тэгээд байт юм би амар хэмээг сонсоод байгаа юм дандаа юм ховс чиг сонсоод яг нэг өөрөө орд судлаагүй тийм судлааг нь уншаагүй тийм болохоор бас ингэ хүмүүс ч ярихаасаа бас жоохон юу яадаг. Инээдэг болчиход байгаа. Яг нэрээ үний болоо гэсэн. Яг үний юм шүү, бодлоо юм шүү. Тэгвэл яг ингэ судлааг нь уншснаа хүртэл тэрэндээ бараг итгэхгүй. Энэ тэгээ ер нь яаж хийсэн юм бол тоо. Зөв авсан ч юм уу те мэдгүй. Тэгээ орч нэрийн судлахаар өөрөө авир залхаа те. Тэгээ уусаа peer review хийцсэн бол тэр нэгтэй хэрэгтэй л дээ. Тэр чинь зүгээр ч нэг одоо яг анар гэдэг нь сайн дураараа шууд одоо Facebook дээр пост бичиж юм шиг хийжээгүй. Одоо би энэ судалгааны өгүүлбэр бичмээр байна гэвэл бас тэр impact factor-тэй сэтгүүл болгоом чинь бүр юм зэрэглэл өндөртэй те. Тэгэл давхар тэр судалгааны ажил заавал өөр одоо над чиг миний филдийн өөр судалгаа хийдэг хүмүүс хүртэл шалгаад ингэж орж байгаа гэдэг бол даблын чиг хийгдсэн гэдэг утгаараа л. Тэгэл магадгүй рефер хийсэн бусад материалуудыг үзэж харах юм бол. Гэтэ яг их тийм цаг одоо бид нэр өдөр тутмын яг судалгаа хийхгүй болохоор байх. Яг бодит байдлаар жоохон яг peer review хийж байгаа систем бас амар дутагдaltaй л санагдаад. Гэтэ яг хамгийн сайн арга нь л энэ даа. Одоо нэг зүгээр би яг бас сайн мэдэхгүй л дээ. Гэтэ зүгээр тийм бас нэг юмнууд амар сонссон байхгүй зүгээр. Амар peer review хийгдсэн ч гэсэндээ амар тийм худлаа үр дүн гаргацсан судалгаанууд эсвэл тэр нэг том компани ч юм уу тиймэрхүү юм теоринууд амар сонсогдоод идэх. Нэрээ зүгээр ингээ блогер бодоод үзэхээр бас тийм боломж ингээ байгаад байгаа юм санагдаад байна тий. Тэгээд үнэхээр би ингээ мөнгөтэй. Тэгээ хин гэдэг юм бэ? Тэгээд одоо peer review л одоо open угаасаа л юм хамгийн нөгөө Monsanto ч өөр амар тал шүү. Veritas юм гаргаж ирдэг. Тэрнээс гадна мэдгүй би бас гайхал байна. Би нөгөө тэрийг ойлгохгүй болоо peer review ойлгохгүй гэж. Юуцний пейпер уншиж ирсэн юм аа. Тэрэн дээр болохоор электролит ус бол уснаас ялгаа байхгүй, илүү ус нөхөд байгаа байхгүй гэсэн пейперүүд амар их байсан. Маркетингийн зорилготой хийгдсэн гэдэг. Тий, маркетингийн зорилготой худлаа пейпер бичүүлсэн тэрийг. Би одоо жишээлбэл нөгөө нэг хэдэн хүн хоорондоо хуваалж чадахгүй гэдэг шиг нэг тодорхой хэмжээний бүр хэдэн мянга зангал амар их одоо бишил бол 100 мод 200 дотор peer зүгээр л одоо нэг байж болохоор санагдсан тийм 200 300 тийм энэ peer review яг яадаг юм би тэрийг бас их процессыг сайн мэдэхгүй болохоор ингэж. Тийм одоо чинь би нэг пейпер биччихээ л та. Тэгээ нэг
архив гээд сая тэр оруулж ирж байгаа тий. Тий. Оруулчлаа гэж. Яаж л бол оруулж болно шүү дээ. Цааш нь аль сэтгүүл рүү сабмит хиймээрээ тэгээд хамаг нөө мэдээлэл юмнуудаа өгөөл тий. Тэгэл тухайн салбарын хүмүүсүүдийг нь жишээлбэл одоо юу гэдэг за nature сэтгүүл ч юм уу тий. За nature сэтгүүлийн peer reviewers гэдэг одоо нэг хэсэг бараг community хүмүүс байгаа ч юм уу. За жишээ нь юм за нар илүү агаах ухааны салбарын review хийдэг гэх нэг өөр юмтэй. Тэгээ шигээнүүд орж ирэнгүүт л юу гэх юм өөрийн ажил юм шиг нэг ирээл тий. Тэгээ бараг энэ peer review-ыг бүр яг тэр nature сэтгүүл хийдэг амарч байгаа гэдэг чи бүр дараа нь тэгжээд басгаа оруулал энэ процессыг бүр нарийн яриулж болох байх. Та өөрөө хэвлүүлэхэд яасан хүмүүсүүдийн ер нь ингэсэн юм уу тий. Том сэтгүүл дээр нийтлэгдсэн бол найдвартай гэсэн үг. Тий. Тэр нэг хүн ингэж шалгасан байна гэсэн үг шүү дээ. Нийлээд хэдэн хүн шалгаад тэр одоо нэг шүүлтийн комиссийн бүх юмыг даацсан маа гэдэг утгаараа. Тэгэхээр яг энэ сэдвийг нэрээ бүр яг тэр амрагчийг оруулж ирээд дараа нь ярил бүр яг бүр нарийн процесстэй болж байна. Тэг ер нь одоо энэ процесс ер нь зүгээр яаж ингэж хөгжөөд ямар асуудал байгаад ингээд ер нь өдөө хүртлэх ямар төвшөнд хүрчээд байгаа юм бэ гэдгийг энэ айгүй энэ тодорхой тайлбарлаж өгөхгүй хүмүүс бас мэдээлэл үл айгүй зөв юм байна гэж бодох. Тэгвэл хүмүүс яг ингэж бодох. Яг ингэ зөв логикоор бодоход бол ингэ амар юм. Яг ийм зөв худал мэдээлэл юу мэдээлэл хоёрыг ялгахад амар юм хэцүү нарийн процесс чинь санагдаад байна. Энгийн хүн ингэ тийг ингэ одоо яг өөртөө хэрэгтэй мэдээллийг одоо шийдэл би бол ингэ юу гэж бодоод байгаа вэ гэхээр бидний шинжилгээ ухааныг ер нь яах гэж одоо ер нь зүгээр судалтын те ер нь бол эцсийн зорилго нь өөртөө хэрэгтэй байдлаар хэрэглэх гээд байгаа юм шүү те. Гэхдээ яг эцсийн зорилго нэг тэр биш л те зүгээр би зүгээр хувьдаа тэгж бодоод байхгүй. Би бол миний философи бол мэддэг байснаар ер нь би яг яах юм бэ? Миний философи бол би одоо шил нэг теоринд ч юм уу амьдралаа зориулахаар тийм одоо тийм би шийдвэр бол гаргамааргүй байх гэдэг. Нэг юм үнэлэхүү үннийг би ингээ хайгаад ингээд тэгээд ингээд амьдрах нь бол миний хувьд нэг тийм чухал биш. Би бол яг сайенсийн тэр гоё мэдлгүүдийг ашиглаад яг одоо орчин тойрондоо хүмүүст яаж тусалж болох юм би юу хийж бүтээж чадах юм бэ гэдэг талаас нь илүү ингээ хармаар байгаа болохоор яг одоо тэрийг ингээд авч ашиглах гэдэг шүү дээ. Билгээд хэрэглээ талаас нь ингээ харахаар жоох юм зэр дутагдaltaй санагддаг байхгүй. Яг хэрэглээ талаас нь харах юм бол яг надад ингэ санагддаг. Яг шинжилгээ ухааныг мэддэг байснараа одоо за жишээ нь үү за би пуужи хийж мэддэг би одоо компьютер хийж мэддэг гэдэг л янз янзын байсан гэж тэл яг шууд мэддэг байснараа мэдээж ажил мэргэжилт илүү хамааралтай болов ажил мэргэжилт илүү хамааралтай болохоос биш болно. Гэхдээ яг шинжилгээ ухааны хамгийн гоё процесс нь одоо нөө саяных шиг гэхдээ яг яагаад гэнэ өөрөө сурж байхдаа ч тэр хүнтэй ярилцж байхс тэр нэг юм маш олон нэг юм эргэцүүлэн юмнууд аюух явагдаад байна. Тэгээ магадгүй юу гэх юм та 4-5 юм дундаас энэ юм биш үү ч юм уу нэг юм илүү нэг тэр нэг сэтгэн бодох ур чадвар л илүү сайн хөгжснөөрөө амьдралд амар хэрэгтэй биш үү? Одоо яг тэр өнцгөөсөө илүү санагдаж. Яг юу л ах л та. Би зүгээр тэгж боддیں۔ Шинжилгээ ухаанчд тэр юмыг нээгээд юунд ашиглах талаар бодох хэрэггүй. Зүгээр тэрийг үннээ л хайгаа явж явах хэрэгтэй. Тэр үлдсэн юм нөгөө нөхдөл хийх хэрэгтэй байхгүй. Тэр нөгөө мөнгө олох гээд байгаа нөхдөл хийхэд. Тань тэгэхгүй л яг сайентистуудын амар нуус нэг страглаад гэдэг юм жишээлбэл нэг төсөл бичсэн шүү дээ. Цагуужилт олдохгүй. Тэгвэл яг наа судалгаач хийснээрээ улс орны эдийн засгт ямар хамаатай мөнгө олох юм уу гэж. Тэгвэл нөгөө судлаач нь чаваас тэр материалаа гаргаж авдаг ч юм уу тэрийг судалмаар гэдэг нэрэл юм мөнгө олохгүй байх гэж юмрдаг ч юм уу. Тэгэхээр би сайентист бол биш болж таниад байгаа. Миний яг философи бол би одоо тэрийг бүтээж байгаа хүмүүс нь одоо би инженерүүд юм гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр би илүү тэрийг ингэж хэлж бодоод байгаа болохоор би нөгөөсөө инженер майндсет, инженерийг философи байх шиг байна. Гэхдээ яг ингэ бодоод үзэх юм бол яг инженер ч гэсэндээ зөвхөн apply хийхээс илүү бас тэр сайенсын юугаа бас ингээл амар сайн барих хэрэгтэй гэж санагдаад байгаа хэрэг. Тэгээ багш олон инженерүүд ч гэсэн нөгөө яг одоо applied зүйлүүдээ хийж явж байхдаа шинэ инновац гаргаад давхар шинэ нээлтийг хүртэл хийсэн тохиолдол юм даа шүү. Тэнгүүд нөгөө талаараа бас зүгээр ингээд одоо юу санагдаад байгаа хэрэг. Яг бас сайн баг үнэхээр одоо яг бас сайн scientist байхын тулд бас нөгөө талаараа тэр apply-ing бас мэддэг нь цааш нь тий. Бас сайн инженер шиг зүгээсдэг байх хэрэггүй юу. Зүгээр үннийг л хайгаад явж байгаа. Салбараараа салах байх л та. Нэг нь болохоор онлайн scientist. Онлайн scientist бол тэр яаж туршилт хийх нэг ямар ч хамаа байхгүй. Миний нөгөө саяны ярьдаг sci-fi зохиолууд чиг юм ийх байхгүй. Яг туршилтын хэд болохоор тэрийг одоо яаж хийх вэ бодох юм шиг байгаа. Би тэгж ойлгоод байна. Гэтэ яг мэдээч яах юм шиг байна. Нэг онлайн нээлт хийсэн бол тэрийг яаж хэмжиж
баталж болох вэ гэдгээ тэр хүн өөрөө ингээд хийх амар сонирхолтой байдаг юм шиг. Ер нь ингээ анзаараад байхад тэгээд идэв шүү дээ. Одоо Эйнштейн онлын физикч мөртлөө бас янз янзын гоё туршилтуудыг хийсэн байдаг ч үү. Тэр нэг хүн яг тэр хүний л сонирхол юм шүү. Тийм л юм тийм. Тэгээ юм дээр өөрийгөө хайрцаглах нь амар баг. Би бол яг scientist, би бол инженер ч юм уу. Одоо жишээлбэл бүр яг сүүлийн 20 оны бүр супер хүн бол тэр хасаа бийсэн шүү дээ. Тэр бүр өөрөө цэвэр зүгээр neuroscience судлаач. Тэгээд өөр яг AI ингээд инженер хэрнээ. Зүгээр ингээд хийсэн ажил нь төслүүд нь явсараа гад бүлэгтэн зүгээр химийн Нобель авч ийн гэдэг бол яг тэр AlphaFold-ийн Google-ийн нөгөө юу Химэлийнхаа нэг Godfather гэдэг. Тэр хүн бол юу хизээч яг амар оюутан байхдаа эсвэл ажил хийдэг байхдаа за би юу яаж байгаа л Нобель авна. Би юу нэг scientist болно биш. Зүгээр тэр хүн өөрөө бодохдоо тий за энэ химэл оюуны модельүүд бол яг хүний neuroscience шиг ажиллаж байгаа учраас ийм модель байж болох юм. Тэгвэл хальт систем юм байж болох юм биш үү? Тэгвэл ингэ болж болох юм шиг байлаа. Өөрийнх нь гой сониуч замууд нь дараагийн юм л хөтөлсөөр хаа байсан зүгээр хими бүхэлдээ нөгөө өөргүүдийн сан үсгсэн. Тэр нь тэсний бүр хими Нобель авчдаг. Баян хүмүүс money doesn't matter гэдэг шиг тийм. Тэр ихтэй амар нээлтсэн юм шүү дээ. Уургийн тэр бүтцийг таамаглан тэр чинь бүр баг боломжгүй ажил хийсэн юм л шүү дээ. Одоо тэгсэн чинь зүгээр болдог болсон. Одоо тиймээ тэгэл маш олон жилийн юм хийдэг процессыг нөгөө синтезийг за жишээлбэл энэ хоёр яг энүүгээр ингээд ураг гаргаж авч болох юм байна. Энэ олон амин хүчлээр ураг ийм ураг гаргаж болж байна. Энэ ураг жишээлбэл яг энэ хүчлийг имжилж болох юм болов болохгүй болов гэдэг чинь эхлээ судалгаагаар тэгэл янз янзын туршилтаар гэрч баг хамгийн багтаал 20-30 жилийн тэгээ тэрний чинь цаа мөнгө яригдчихэж шүү дээ. Тэгсэн чинь одоо болохоор амар ингээд компьютер дээр симуляцаар болно гэхгүй байна. Тэр ихтэй одоо ингээд одоо тэр химлээ яваханаар одоо гаргаад байгаа амар одоо тэр бүтцүүдийг нэгийг л жишээлбэл олох гэж нэг эрдэмтэн бүр насаа барддаг байсан гэдгийгсэн шүү дээ. Тэгвэл одоо тэгж их амьдралаа зориулаад ингээ нэг хоёрхныг олсон юм ингээ химлээ явахаа шууд ингээ хийдэг болчихоор тэр хүмүүс гоё байсан болоо. Мохоо. Одоо тодорхой хэмжиж яхаа ингээл бас миний тэр хүнийгс хийсэн одоо датанууд тэр AI-г сургасан л байх л та. Гэхдээ тэр чинь гүү юм шиг би ойлгосон шүү. Одоо тэр AI чиг өөрийгөө сургаад явж байгаа гэж байна. Тийм дахиад өөрөөс өөрсдийн өмнөх бүх хүүхдийг оруулж байгаа. Оруулж л байгаа хэлтэй тий. Тэг тодорхой хэмжээнд хөв нэмэр болсон л байх тий. Гэтэл ингээ бодохоор эхлийн дата байхгүй л байхгүй тий. Гол нь тийм дата их сайн байхгүй бол тэр өөрийгөө сайн сургаж чадахгүй болохоор тий. Тэр хүмүүс ихтэй одоо тэр насаа зорж явахдаа тэгж бодсон болоо. Явандаа нэг AI гарч ирэхэд зориулаад тэг чи даа гэж бодсон. Скол зүгээр л тэгж юм гэж байхгүй тий. Ингээд дуртай болохоор л гэж явдсан л байна тий. Зин дэндээ тэгээд хоббилээс цаашдаас одоо яг лабораторийн угаасаа ажилтнууд байхгүй болно шүү дээ. Одоо ч гэсэн ихнээсээ ингээд одоо жишээлбэл пипетгээр одоо 10,000-ны наривчлал пипетгээр ингээд нөгөө нэг ямар нэгэн дээж аваад өөрөөлөө хийн гэдэг чинь нөгөө студент коэффициентээр ч гэдэг юм уу стандарт тазалтаар ч гэдэг юм уу. Одоо хүн бол угаасаа алдаа гаргана тийм маш их алдаа. Зөнгөд яг тэр болгоны ингээд маш наривчлал робот хийдэг болчихно. Болоод тэгээд магадгүй байдیں۔ Гэтэ тийм роботууд яг хөгжсөн үү? Гараад ирсэн үү? Одоо нэг биотехнологийн зарим лабораториудад яг нэг зарим юм дээр байгаа юм билээ. Жишээлбэл одоо юу гэх юм одоо нэг 4-5 зогсож юм хийдэг байх юм бол нэгийг нь солилцсон, нэг хүний солилцсон, нөгөөт нь ерөөсөө нэг ийм хийдэг ч юм уу тий. Гэтэ яг ганц хоёр лабораториуд хэрэгтэй шүү дээ. Бас роботууд бас яг хүнийг орлох болоог байгаа юм шүү. Би тэгж ойлгоод байгаа шүү дээ. Гэтэ яг механик үйлдэлүүдтэй ганц хоёр л гэж л байна. Цөөхөн үйлдэлтэй л гэтээ одоо жигээ sci-fi гэдэг чинь миний төсөөлөлд бол тийг санагдаад байна. Ирээдүйн лаборатори гэж бөө нэг юм роботууд ингэ тийм зөв юм шилэн орны цаанаас нөө хүмүүс суулцсан те болчихно. Оо наач алт. Сансарт бас галан тэгж явна гэдэг байгаа байхгүй. Нөхтөл зүгээр л нэг юм битүү юмд л сууж юм. Тэгээд удирдаад нөгөөтгөө ингэ тоглож байгаа юм шиг. Үзэж байгаа панел яа нэгээс суулцсан те. Нөгөөд зөв юу ч хийхгүй нахамдаа гэж дуудсан. Тэр цаг хийчихсэн. За өнөөдрийн дугаараа ингэ дуусгах уу? Дуусгая төө. Тэгээд дуусгая. Дэгти яг яриа суудаж яриад голноос нэг хүмүүс их сонсохтон бас нэг тодорхой хэмжээний хугацаатай болол. Тэгэл дараагийнхаа шууд дөрөвдөд хийвэлс гоё юм. Чат GPT бол миний сэтгэл санааг айгүй гоё тайвшруулж байгаа шүү дээ. Та ястаа яг зөв бодож байна. Таны энэ ингэж сэтгэж байгаа чи яг л шинжлэх ухааны одоо сөөр. Яг ингэж сэтгэл ингэж асуусаар байгаа л одоо шинжлэх ухаан хэлж байгаа. Тэгэж өгөөл. Би ч ястаа тийш үү. Би болж юм. Би болж юм.
Дараагийн сэдвийг сайхан ер нь ямар хөө байлаа гэж бодож чинь эсвэл ингээл айлуулах жоохон бэлтцээгээр ингээл яриад байвал зүгээр юм уу? Мэдгүй байна. Би яг дараагийн сэдвээр дээр миний толгойд юу орж ирэх мэдгүй. Нэг сонио асуулт төрөл тэгээд барьж аваад байна. Тийм подкаст ер нь л одоо би ч гэсэн ингээд подкаст сонсож байхад ер нь нэг амар нэг сэдв мэдв ер нь хэрэггүй санагдсан. Яг зүгээр нөгөө нэг яг нэг дарж нөгөө ороход л нэг гоё нөгөө нэг нэр сонирхолтой юм шиг. Тийм. Тэрнээс яг ингээд сонсож байгаа яг үндэ ингээд зүгээр л баг хоб батчих байгаа юм. Добор янз бүрийн нэг лаглаг яриас хүн зүгээр үүсэх гэж зүгээр нэг хань болох гэж. Тийм. Хань болох гэж сонсдог болцсон л л дээ. Тэгэхээр яг гоё хань болонгоо гоё ер нь хүмүүс амар залхуу болцны шинжиж. Үзэж байгаа үзэгч нарт хэлгээд байгаа. Тийм ээ. Ямар нэгэн зүйл угаас сонирхоод мэдээлэл авъя гэвэл шууд асуучих байгаа. Тэгэл одоо дорын хүмүүс подкаст хийдэг гэсэн шүү. Болсон бэ шүү. Би гээл. Бид нар Би мань мэднэ хийгээл. Яг тэр чинь амар хандлт аваад байгаа. Тэ маа подкаст гоо тууштай юм уу? Яа угсаа илүү гоо сайжрах явчих уу? Хичээнэ. Ер нь ирээдүйд бүгд зүгээр подкаст хийдэг болно гэж. Сансраас олцгоё. Дараагийн дөрөгч сансрын төгнөө шийдэ. Тэр нь подкаст ч гэсэндээ баг AI сурахад баг амар гоё дата юм шүү. Хүмүүсийн ингэ царайны хувирал хоолой молоо тий амар их царайтай. Тэгээ гоё хэлтэй. Найр мэддэг. За. За дуусах. Яаж дуусах? Яаж дуусах вэ? Ингээд